Монгол Улсын төрийн албаны зөвлөл нийслэлийн засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд коронавирус талбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаад нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. За шалгалт эхлэхээс өмнө бол төрийн албаны салбар зөвлөлд коронавирус талбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар заавар зөвлөмжийг бол өгсөн байгаа. За тухайлах юм бол одоо шалгалтын явцад одоо ямар ажлууд хийгдэж ямар хяналт тавигдж байна вэ гэх юм бол одоо үйлчлүүлэгчдийг шалгалт авч байгаа байранд нэвтрэхээс өмнө маск зүүсэн байдалд нь хяналт тавьж байна, гарын халдваргүйжүүлж байна. За мөн түнчлэн ямар дэглэм барихыг бол заавар зөвлөмж өгөөд оруулж байгаа. За тэгээд нэг шалгалт бол ойролцоогоор 2 цаг 10 минут үргэлжилж байна. За шалгалтын хооронд бол дараагийн одоо шалгалт өгөх хүмүүс орохоос өмнө өрөө тасалгааг агааржуулаад за тэгээд халдваргүйжүүлэлт хуваалга цэвэрлэгээ хийсний дараа дараагийн ээлжийг нэвтрүүлж байгаа.